Сайн мэцхан үзэгчтэй манай Монгол цэцгийн дараагийн дугааруудаа гэхэд бэлэн болоод байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За өнөөдөр хоёулаа ямар цэцэг ярих вэ? Өнөөдөр буйлсны тухай ярив. Энэ дэлхий дээр 6 зүйл байдгаас Монголд 2 зүйл нь байдаг. Бариулт буйлс, Монгол буйлс гэдэг. Судлаачид болохоор бас буйлс, бүүлээс гэдэг ингээ 3 янзаар бичиж байгаа юм л да. Тэгэхээр яг аль нь вэ гэдгийг би бас сайн мэдэхгүй байгаа. Тэгээ судлаачдаас асуухаар 3 янзын нэр хэлээд байдаг. Буйлсных нь модоор болохоор ингээд дээр үеэсээ монголчууд тэмээний буйл зорж хэрэгжилж исэн юм билээ. Тийм болохоор нөгөө тэмээний буйллах, тэмээ буйлах гэж нэрлэдэг. Тийм болохоор энэ модных нь нэрээр баг тэмээнийхээ буйлыг нэрлэлсэн болов уу гэж бас бодоод байгаа. Буйлс гэж нэрлэх нь бас зөв байж магадгүй. Гүйлс гэдээ бас яг энэ адилхан нэг юм төстөө багийн хүн ялгахааргүй бас нэг юм сөг байдаг. Тэгэхээр бас үүсгтэй буйлс гэдээ бас үүсгтэй ч гэж магадгүй гэж боддог. Энийг болохоор монголчууд Монгол сакура гэдгээр нь айгуу сайн мэддэг. Буйлс гэдгийг мэдэхгүй мөртлөө Монгол сакура гэхээр айгуу сайн мэдээд иддэг. Хамрын эдийн тэнд очиж үзсэн хүмүүс бол нэг Монгол сакура гэд яриад идэгэл да хамрын хийдийн ойр орчимд ургацсан маш гоё ягаан цэцэгтэй 1 м 50 см орчимтой өндөртөө нэг сөөгнүүд иддэг. Тэрийг болохоор Данзан Аравчаагийн Япон шавь нь Японоос авчирж үрийг суулгаад тэгээ усалж тордож ургуулсан юм аа гэд хүмүүс хэлээд идэгэл да. Би бол тэрийг хараад энэ бол бариул бүлс байна гэж харсан. Гэхдээ би өөрөө яг сакураг хараагүй болохоор бас сакура биш гэж бас хэлж чадахгүй байгаа. Тэгэхээр яг энийг ямар хүмүүс та судлаад тогтоох хэрэгтэй юм бэ гэхээр ургамлын ангилал зүйчид гэж байдаг. Тэр хүмүүс л энэ дээр хариулт өгөх байх. Тэр нөр аялагчтэй тий Монгол цэцгийг энэ тэр байна гэдэг өөрөө ингэж цэцэг судалдаг хүн гэж би ойлгоод байгаа. Тэгэд яг таны харсан буйлс яг буйлс яг аль нь ямар юм бэ? Яг тэр сакура шиг юм ягаан өнгийн цэцэгтэй байдаг юм уу? Эсвэл одоо модлог ургамал байдаг юм уу? Тэр тал дээр мэдээлэл өгөөч. Яг зурагнаас нь харахад бол сакура өөрөө цагаан цэцэгтэй, ягаан цэцэгтэй олон зүйл байдаг юм билээ. Тэр ягаан цэцэгтэй сакуратаа нэг төстөө харахад бол бас цэцгийн хэлбэр хэмжээнд ч гэсэн их төстэй харагддаг юм билээ. Гэхдээ сакурагийн мод нь болохоор сөөг биш, бут юм уу гэж би харсан. Айгу өндөр ургадаг. Япон өөрөө бас цагуурын дулаахан, чиглэг тэрнээсээ болоод тэнд тийм өндөр ургадаг байж магадгүй. Тэгээ Японоос авчирсан сакура нь манай тэр тусмаа говьд тарьсан учраас Монголын говьд тийм намхан буйлстай андуурахаар тийм тачир сөөг шиг ургаж иж бас магадгүй л дээ. Манай буйлс бол сөөг гэдэг ангиллалтаа ордог модлог ургамал дотроо. Говьд бол Монгол буйлс гэдэг нь ойд хээрийн бүсэд болохоор бариулт буйлс гэдэг 2 төрөл нь байдаг. Дэлхий дээр бол 6 зүйл байгаа. Харахад бол 5 дэлбэдээ маш гоё хөөрхөн тийм үл мэдэг ягаан туяатай тийм цэцэгтэй дотроо их гоё тохиуртай тэгээд балтай тоос турмал одоо 5 сар дөнгөж гараад эхлэн цэцгэлж эхэлнэ. Тэгээ энийг харьяа гэх юм бол ялангуяа сэлэнгийнхээ аягүй сайн мэддэг л дээ. Одоо тужийн нарс руу дөнгөж ороод арангатын даваа давангууд тужийн нарсныхаа уртлын уулын ингэрээр ингээл маш гоё ягаарч харагддаг цэцгэлцсэн үедээ тэр бол бариулт буйлс. Монгол буйлс, бариулт буйлс хоёрыг ялгаж мэдэхгүй байгаа хүмүүс бол зүгээр ойд хэрийн бүсэд ургаж байгаа бариулт буйлс гэдээ ойлгочих хэрэгтэй. Говьд ургаж ивэл Монгол буйлс гэдээ ойлгочих болно гэсэн үг. Дэлхий дээр ер нь одоо бариулт буйлс нь Монгол, өвөр Монгол, Сибирт л байгаа. Дэлхийн өөр хаач байхгүй. Дээрэс нь Монгол буйлс бол зөвхөн Монголд байгаа. Өвөр Монгол, Монгол хоёрт ургадаг. Тийм болохоор нөгөө бүр дэлхийн шинжлэх ухаанд хүртэл Монгол буйлс гэд бүртгэгдсэн гэсэн үг. Энийг болохоор шинжлэх ухаанд амигдалис гэж байгаа. Дотроо амигдалин гэдэг химийн бодистой тэр самарных нь өрн дотор байдаг намар боловсрдог маш том самартай. Манад байгаа буйлсны самрыг бол хүмүүс монголчууд нэг дээр үеэс идж байгаагүй юм билэ. Гэхдээ эмэнд бол хэрэгэлдэг, ангаах хунд хэрэгжилж ирсэн. Самрынх нь найрлаганд нь бол 48% нь тос, 25% уураг агуулдаг гэж байгаа. Ургамал мөртлөө маш их уурагтай. Тэгээ маш их тостой. Тэгээд энэ нь болохоор тэр самрын нийтдэг ясын сүмж идэх тэр амьтдад бол маш их шимт хижээл тос уургаар хангадаг. Энэ дээр бол хитгэн зэгүү ирвэхэнүүд бол зүгээр найрлж идэг. Гоё нартаа өдр харах юм бол салхигүй үед бол тэгэл их гоё харагддаг л да. Самрынхан тэр тосоор нь монголчууд дээр үеэсээ цахилдганы үндэстэй холиод нөгөө хогж руу үс цайх, үс унах тийм имчилгээнд хэрэгэлдэг байсан юм билээ. Түрхэж имчилдэг. Амигдалус гэдэг шинжлэх ухаанд амигдалин гэдэг бодис нь болохоор одоо шинжлэх ухаанд B17 витамин гэж
тогтооцсон юм билээ. B17 витамин гэдэг бас ингээд уухаарч бас ингээд зарж идэг болцсон, Монголд бас ороод ирсэн байгаа. Тэгээ энэний самранд нь энэ витамин маш их хэмжээгээр агуулгаддаг. Е витамин бас их байдаг. Гоо сайханд маш их хэрэгтэй үйлчлэгтэй гэсэн үг. Тэгээ энэ гадаадын орнууд бол энийг нь самрын тосын гоо сайханд үрвсэл намдаах, арьс зөөлрүүлэх зорилгоор маш их хэмжээгээр хэрэгэлдэг. Гоо сайхны бүтээгдэхүүнд энэ буйсны тосыг бол асар их хэрэгэлдэг. Тэгээ ердийн буйс гэдгийг нь бол дэлхий дээр асар их хэмжээгээр тариад самрын бол хүнсний зориулалтаар зардаг. Манай Монгол дургуж байгааг нь бол идэж болохгүй юм байна шүү дээ тий. Самар нь юу яаж харагдаа хизээ боловсрдог юм бол тэр талаар мэдээлэл өгөх үү. Одоо бол хавар ингээд цэцэглээд хамгийн түрүү навчин гарааг байхдаа төрүүлээд модноосоо цэцэг нь урагчдаг. Тэгээд цэцэг нь унаад ирэхээрээ навчин ургана. Тэрний дараа яг цэцэг байсан тэр хэсгээс нь үр боловсрч эхэлдэг. Одоо нөгөө самар ургаж эхэлнэ. Тэгээ самар нь болохоор нэг тийм сааралдуу бүрсгэр өнгөтэй гадуураа нэг тийм мөслөгч юм шиг хинжээгээр бол ер нь чавга. Самар нь гадуураа маш их юм хатуу ястай. Тийм болохоор нөгөө баргийн амтан бас идэж чадахгүй. Одоо туулай, буг, хандгай гэдэг ч юм уу тийм туруутан шүд сайтай бас нөгөө ясын цөм чадах тийм амьтдлын иддэг. Монголд яг ургаж байгаа Монгол буйс, бариулт буйс хоёрын нь самрын иддэггүй гэж бас яг хэлж чадахгүй. Ягаад тэгэхээр монголчууд бол дээр үеэс идчихсэн байж магтгүй. Тэгээ гадаадаас ердийн буйсныхан самар ороод ирсэн манайхан зардаг болохоор өөрсдийнхөө самрыг идэж мэдгээ үйсэн байж магтгүй. Эсвэл бас судлаагүй байж магтгүй. Хүнснийхэн ялангуяа хүнсний технологичд хүнсний химчид судлаагүй байгаа учраас мэдгүй байгаа гэж байж магадгүй. Ердийн самар гэхээр одоо олон улсын нэршил байгаа шүү дээ. Самарныхан ч юм уу аал манд гэх янз янзын самар ер нь байдаг болсон шүү дээ. Тэр талаараа хэлвэл ямар самар гэдэг юм бол? Ердийн буйсны самрыг нөгөө алмонд амагдалус гэдэгтэйгээ бас нэр нь төстэй байгаа алмонд амагдалын гэдэг химийн бодистой. Ер нь ингээд шинжлэх ухаанд ийм ургамлуудыг дотор нь хамгийн их байгаа химийн бодисоор нэрлэлсэн байдаг. Одоо амагдалын ихтэй байгаа энэ ургамлыг болохоор амагдалус гэж нэрлэлсэн. Одоо анимон гэж бидний мэддэг штеп. Анимон гэдэг бодис ихтэй тэр ургамлыг яргуучин гэж нэрлэлсэн байх жишээ те. Цэцэг тоосныхоо хувьд болохоор нэг га талбайн бариулт буйснаас нэг чирхэг зүгийн өдөрт 40 грамм бал цуглуулдаг гэж байгаа. Тэгэхээр яг балныхаа хувьд бол маш их хэмжээний балтай гэж тооцд юм билэ. Тэгэхээр нөгөө зүгий тэжээдэг хүмүүс бол одоо буйс цэцэглэх үеэр зүгийнхөө сүргийг үүртээ зөөж аваачаад тэнд бэлчих боломжтой. Маш их чанартай байгалийн нэг дор их хэмжээний бал хураах боломжтой гэсэн үг. Нөгөө зүгийчд ер нь сэлэнгэт байгаад байдаг шүү дээ тий. Сэлэнг тийшээ. Тэгэхээр магадгүй тэр одоо буйснаас болоод ч юм уу тий. Тэнд эсвэл үржиж хинтээ цэцэг ургадаг болоод ч юм уу тэндээ зүгийн аж ахуй эхлээд идэх юм болов уу? Ер нь зүгийн гол хоол ер нь ойд хэрийн бүсээр ургаж байгаа л да. Гол нөгөө шим тэжээлтэй ургамлууд, балт ургамлууд нь тэгэхээр яа харахгүй тэгээ балт ургамл ургаж байгаа газар л дагаж зүгийгээ тэжээх нь илүү үр дүнтэй байж таарна. Гэтэ говийн бүсэд бас балт ургамлтай одоо жишээ нь Монгол буйс байж байна. Ийм ургамлууд маш их байдаг. Говьд ургадаг сонгинууд бас маш их хэмжээний балтай. Тэгэхээр говьд бас зүгээ тэжээж болно. Говьд зүгийн хоол байхгүй гэж хэлэх боломжгүй. Хүмүүсэд хамрын идрүү ялангуяа бол сакура дэлгэрхийг харна гэл. Тэгэл зарим дэлгэрээ дуустсан байна гэдэг ч юм уу. Ийм асуудал яриад идэг. Манай бүүсний хувьд яг цэцэг хизээд 5 сар дэлгэрдэг гэсэн тийм. Тэгэхээр хизээ одоо навчин ундаг ч юм уу, навчгүй болдог, цэцэггүй болдог үе хизээ идэх юм бол. Одоо яг 5 сар гараад бариулт буйс, тэгээ гүйс, бараг зэрэг шахам цэцэглэнэ. Тэгээ энэ цэцэглэх хугацаа нь ерөөхдөө нэг хагас сар 2-7 хоног л цэцэглэнэ гэсэн үг. Тэгээ энэ цэцэглэх үеэр нь салхи шуурга багтаа байх юм бол яг энэ хугацаанд 15 хоногийнхоо туршид цэцэгтэйгээ байна. Тэр үед нь очиод харах боломжтой. Яг тэр үеэр нь хүчтэй шуурчаар нөгөө цэцгнүүд нь салхинд унцдаг л да. Тэр нь жоохон харамсалтай. Ийм гоё ургамал байжээж ягаад ингээ хавар цэцэглээд байгаа гэд би бас анх гайхдаг байсан л да. Тэгэхээр нөгөө самартайгаа л холбоотой юм шиг байгаа. Хавар их цэцэглээд тэгээ самраа ингээ зуны туршид ургуулад намар ихэд бүрэн боловсруулж дуусгахын тулд хавар их цэцэглэдэг юм болов уу гэж би бодсон. Монгол буйс бол манай Монгол улсын улаан наманд бүртгэгдсэн хамгаалалтанд автсан
ургамал. Бариулт буйс нь бол одоохондоо улаан наманд бүртгээгүй. Гэхдээ дэлхий дээр зөвхөн өвөр Монгол Сибирт ургаж байгаа. Сибиртээ бас Сибирийнхаа яг урд хэсгээр. Тэгэхээр энийг өвөр монголчууд хятадууд бол айгүй их анхааралтай аваад бариулт буйсыг хамгаалтанд авсан юм билээ. Ягаад тэгэхээр нөгөө мал их хэмжээгээр идэд сүйтгдэг болсон. Одоо манайд ч гэсэн бариулт буйсыг тэгээ мал их хэмжээгээр хавар идээд одоо модын хүртэл идчихдэг байхгүй. Ойн амьтдын бол одоо бууг согоо гэдэг ч юм уу те энэ амьтдын бас хоол нь болдог. Өвөл хаврын цагт ингээд хоол хүнс хуурдаад ирсэн үедээ мөчрүүдийн өвчгөө мөлжөд идчихдэг. Яг тэр үед бас мал зэрэгцээд идчихдэг болсон. Тэгэд энээс болоод их хэмжээгээр ингээд сүйдээд баг улаан наманд бас орхоор хэмжээд болж байгаа. Өвөр Монголд ургаж байгаа бариулт буйсыг хятадууд маш их анхааралтай аваад мал бэлчээж байгаа газрын тэр бариулт буйсыг мал битгий бэлчээгээч гэд малчтаа бүр гэрээ байгуулад бүр тусгай торлж хашаад тэгээ гэрээ байгуулаад тэр гэрээнийхаа дагуу малчтад малаа бэлчээхгүй гэд ингээд тохирсон малчтаа төрөөс нь тэтгэлэг олгодог, мөнгө өгдөг болсон юм билээ. Тэгээ ингэж хамгаалтанд авч байгаа. Мал бэлчээхэ болсон чинь маш их хэмжээгээр ургаад бариулт буйсныхаа доогуур бас их өвс ургаад элсний нүүдлийг асар хэмжээгээр тогтоож байгаа гэсэн. Яг энэ нь ингээд өвөр Монголын судлаачдын судалгаагаар ингээд тогтоосон бүр судалгааны бүтээлүүлээ би бүр тэрийг олж үзсэн. Тийм говьд ургаж чадж байгаа ус их хэмжээгээр шаардахгүй байна. Элсэн дээр ургаж чадж гин гэдэг чинь бас нэг үржил шим шаардахгүй байна. Тэгсэн мөртлөө ийм гоё цэцэгтэй тэгээд ийм бүр маш их хэмжээний тэжээлтэй бүр самар гардаг тэгээ амьтдын хоол тэжээл болж чаддаг ийм ургамлыг бас нэг Монголдо устгachмаарг байгаа байхгүй. Монголчууд чинь мод тарчаад мартчихдаг, тархаа мэддэг, арчилгаа мэддэггүй гэж хүмжлүүлээд байдаг штэ. Тэгэхээр ийм хүмүүс бол энэ бас буйсыг сонгож тарих боломжтой. Одоо хайлаас шиг нэг ус шаардахгүйгээр ургачна гэсэн үг. Нэг арчилгаа бага шаардна. Яг нөгөө илс цөлтэй ч юм уу тийм газар заг ургадаг гэж мэдхээс буйс ургадаг гэж юусэн бодож байгаагүй юм байна. Заг л байгаад байдаг нөгөө загийн шугуй муу гэл амир тэгээд байдаг болохоор нь. Яхахгүй говийн хэмжээгээр тархацсан говийн ой бол заг л да. Ойн бүсэд гэхэд манай үндсэн ой чинь хар модоо штэ. Хар модоо ойгоо дагаад бусад нарс гац уурч одоо хус хуш гэдэг ингээ ургадаг бол яг тэрнтэй адилхан заган ойн говийн үндсэн мод тэрийгээ дагаад ингээд буйс тоороо гэдэг ч юм уу ингээд хайлаас гэдэг моднууд бас ингээд алагцаа ургаж байна. Нөгөө бариулт буйс, Монгол буйс гэд нэрлэдэг штэ тийм манайд байдаг хоёр төрөл нь. Энэ хоёрын ялгаа нь юу нь яг яаж харагддаг юм болов? Яг адилхан байгаад идэх юм уу? Эсвэл өөр байгаад идэх юм болов? Харахад бол нэг тийм жирийн хүн ялгаа олж харахааргүй юм билээ. Яг уу бариулт буйс гэдэг нь тэр цэцэгнийхээ гарч байгаа тэр хэсэгт нэг юм жижигхэн нэг юм бариул маягийн тэмээний буйлыг тэр буйс бас шар хотроор хийдэг юм билээ. Яг уу шар хотроор хийсэн тэмээний буйл гэд хамрын нүхийг уучин болгож идэг гэж ярьд юм билээ. Тэгэхээр сони тий тэр модыг өөр модоор бас хийхгүй тий. Зориуд тэрүүгээр хийхээр одоо хуурах барих тийм нөгөө хоолгох энэ төр асуудал нь зүгээр идэл юм болов гэж би ойлгосон. Сэлэнгээс гадна ер нь яг өөр хаагур ургадаг юм бол? Сэлэнг, Төв аймаг, Булган гэдэг энэ тэнд ер нь хавар одоо ингээд 5 сараараа явчихаар нэг юм ягаан цэцэгтэй нэг жижигхэн намхан сөг таарах юм бол хүний хэрийн өндөртөө сөөгл харагдах юм бол тэрийг бариулт буйс юм уу гүйлс вэ гэдээ ойлгочих болно. Бариулт гүйлс, Сибирь гүйлс хоёр яг тэгж харагдана. Хажуунаас бас үзэгчд бас хүсэлтэй байдаг шиг байна. Үзэгчдийн хүсэлтээр Дали ягааны тухай ярьчлаа. Тэгвэл их сонирхолтой дугаарлах юм байна. За баярлалаа танд. За баярлалаа.